Айдас ба сургамж толилуулж байна. Манай сувг нь хачин жигтэй явдалтай даарсан хүмүүсээс зөвшөөрөл аван та бүгд дөрөвдийг мэдэгдэж байна. Хэрв та өөрт тохиолдсон явдлаа бидэнтэй хуваалцахыг хүсвэл Facebook пэйжээр холбогдно. Манай нэг ажлын ахгүй байдаг юм. Хөөрхий эхнэрээсээ салаад олон жил энд тэнд байр төрүүлсэж амьдардаг. Бид хоёр жоохон зузалтай. Хаяа халбаг бий ууж амьдрал ярина. Өнгөрсөн зам ахгүй нэг дажгүй байр олсон гээд 1-р хорооллын 19 давхурт нэг өрөө байранд орсон. Гэтэл тэр байранд орсноос хойш ажилдаа хоцроод нэг бол жаахан нойр муутай ажил дээр унтаад л ядрангуй байгаа нь анзаарагдаж эхэлсэн. Тэгээд манайх эрэнд байдаг болохоор зүг нэг юм чин танаад очиод хончи ганц хоёр пиав ууя гээд л. Эсвэл найзынх лугаа эсвэл бүр хичээлүүгээ онлоо гэж хаа нэг л гэртээ хоноо. Би бүр сүулдэ гайхаж та чин байр төрүүлсчихэд гэртээ хонооч гэж хэлэх тоолонд гэрт унтаж чаддгүй маах нь юм дуурайж шүнс ирчдээ. Гэхээр нь гүй арай сүнстэй юм шидтэй. За балаа юм яриа дээ. Ахын тийм юмд итгэдэггүй. Зүгээр л гэрт амарч чадахгүй байна гэж хэлдэг байлаа. Нэг өдөр манай ажлын залуус Нэм ахынд очиж жоохон сууцгаая гэж байна. Нэрийг нь өөрчилсөн болно. Тэгэл ахын гэрт нь очицгоох болоод байрных нь гадаа ирэхээр нь би жаахан сэжиглээд гадаа гоё юм штэ. Машинда жаахан уурж байгаа тарийдэх үү гэж хэлтэл бүгдээрээ тэгээгээл ууж гарлаа. 4 үнэ угаал дөрвөлээ овоод онхоож эхлэв. Нэм ах их 4 давхарт байдаг. Цонхыг нь хартал гэрэлтэй байж байдаг юм байна. Гүй танаад хүн байгаа мó? Хэн байх вэ? Хинч байхгүй. Гүй тэг яагаад гэрэлжээ асаалттай байгаа? Мэдгүй. Загилгааны маастай юм шиг байна лээ. Шүн генет асч унтраад байдیں۔ Гэж хэлэхэд миний би шууд л арцаагаад явчихсан. Манай хэд ч ахынд орж үргэлжлүүлэхэр болов. Би ч гэр ойрхон болохоор шууд харьлаа гээд л яваад өгсөн. Маргааш ажил дээр манай гурав баргар царайлцаа орж ирж байна. За, юу болов? Гайгүй юу? Гэж хэлтэл нэг нь шүнжин өнжил ярчглаа. Нөгөөх нь харин гүшүн нэг бууны сум цэнэгэл шиг болсон. Ястай эвгүй байр байна лээ. Ах харин бүр тоосон шинжгүй. Энэ хоёртой онсон чи сайхан амарлаа гэж хэлв. Тэгэл би нөгөө хоёртойгоо нийлээ сүнстэй гэж хэлээ үсттэй. Нүү тэр байрнаасаа гээд ахыг ятгаад барсангүй. Ах ч сүнс гэж ойлгодоггүй. Энэ явдлаас хойш нэлээд хэдэн өдөр өнгөрч гигэн цагаан өдөр би ахтай байрны гадаан таарав. Гэтэл ах намайг дуудаж ах нь үхс юм аа. Гяс юм зөөчи. Ах нь машин дуудсан. Гэдэл бүр сандарч гарав. Бид хоёр хамт дээшээ гараад гэрт нь орсон. Тавилаг гээд байх юм бараг л байхгүй. Ахын хэдэн хувцас хүйт даасан байшин л байлаа. Бид хоёр ч ахын хувцыг аваад хамт доошоо буулаа. Тэгээд юм ачаалж байх орн би ахаас та тэгээд өөр байр олсон юм уу гэж асуудал их чихлэггүй явлаа. Ахын чамд нэг юм хэлээ. Нэр сүнс гэж байд юм байна. Юм дуурдаг байсан болохоос харагдаж байсангүй. Ахын сая сайхан усанд орё гээд вайнанда ус дүүргээд хөвдөж байтал вайны өрөөний хаалга хажуугаар хүн явах шиг харагдаад арай хүн биш байгаадаа гээд босоод өрөө болткон хаалгаа шалгалаа. Юу ч байдаггүй. Буруу хараа байцгээд хаалгаа дэлгээд хаалгалуугаа хараа сууж байтал бүр нүдэн дээр шүү. Орос хоромтой шлапан малгайтай цагаан сорогчтой хүн яваад өнгөрлөө.
Орилж чаддаггүй. Уснаасаа гарч чаддаггүй. Бүр хөшөөд арай гэж хаас нүцэн гарч ирсэн. Амьдралдаа ийм ёрын юм харсангүй. Гээд л царайн цогёогоо л ярьж байна. Би бүр шоконд орсон. Сүнс гэж байдагт итгэдэгч бүр гигэн цагаан өдөр гарч ирдэг юм байна гэж бодлоо. Тэгээд би танд хэлээ үстэй гэтэл харин тийм ээ. Ахын чамааг хэлгээд л болох байсан юм. Сүнс гэж итгэдэггүй унтаж байхад гэрэл асаал, бууз нилээл, ширээ тогшоол, би чинь халуун тэлсэн тавилга шүүн агшхаараа дуурдаг та гээл тоодгүй байсан. Сүнс л байсан юм байна. Сүнс гэж нэрэ байдгийм байна. Гээд л шал өөрсдөө төхөдөө болчихсон байсан да. Одоо хаяа нэгдүгээр хороолын аран замаар явж байгаад нөгөө цанхыг нь хараад би маань эвгүүцдэг болсон. Зулын гэрэлд сүдэр харагдсан тэр шөнө би гэртээ ганцаараа байсан юм. Аав маань ах манай гэрт цуг амьдардаг байж байгаа золгүй гэмээр тэр шөнө зүрхэн газар дээрээ хаагдаад нас орчихсон. Уг нь дөнгөж 50 гараад явж байсан хүн гинэт тийм өхлөр өгөх хинт ч жоох яозгүй санагдах байх. 49 хоног хураах үеэр манай удамд судартай бөө буухаар давхцаж бүгд бөө ахих руу явчихлаа. Би бөөгийн зам үлээс үнэхээр айдаг. Тэр тусмаа хингэргээ нүдээд эхлэхээр сандарч твдээд байц сууж яддаг хүн. Тиймдээч гэрээ сахиад өдрийг барлаа. Шүн уцаараа дуу сонсож болсон болоогүй зүйлс хийж байгаад зул барихаа мартчихж. Сансан даруйдаа шууд хөвөн ороож зоогоо тасаалаа. Бодсон зүйлгээ ор дээрээ засаад унтахаар болов. Том өрөөнийхөө бөөдөн дээр хамаг өрөөнийхөө гэрлийг унтраачгаад зулын гэрэл орчноо харах боломж үүсчихэд хэвтэж байлаа. Би яагаад ч юм зулын арт талын талгайчин зураг руу харахаас айдас хийгээд хурдан л нүдэрээ зураад өнгөрдөг байв. Уцаа ухаад хэвтэж байтал гинэт нэг тод гарс өдөр нүдний болонд үзэгдээд өнгөрлөө. Би ч жоохон сандраад зул жоохон дүрлзээ тгээс өдөр гараа бицгээд өөрийгөө жаал тайвшруулав. Ахаад тоохгүй хичээж уцаа ширтэж байтал тэр сүдэр бүр миний нүүр хэсэг дээр сүдэрлээд хин нэгэн зулын урд зогсож энэ сүдрийг гаргаад байгаа нийлт мэдрэгдэж байв. Цээжиндээ маш том бөглөө чул шиг айц сурааж гүнзгий амьсгаа аваад зул руу харвал юу ч байсангүй. Тэр сүдэр багаар орчиндоо уусаж байгаа итэ алга болов. Би үнэхээр л энд нэг зүйл ивгүй болоод байгааг зөнгөөрөө мэдэрч байлаа. Өөрийгөө илдвэр тайвшруулах гэж оролцсон боловч нэг л таагүй санагдаад гэрээс гарахыг шаардаад байгаа мэт. Айцаа дарах санаатай дотны найз руугаа уцас цохиж яриа өдөөд баг зэрэг тайлгарч тайвшраад авах шиг болов. Гэтэл найз маань цаан чинь хэн байгаа юм? Гэхдээ миний дотор пал хийгээд л явчихсан. Юу гэдэг вүлээ? Гэж бодон ганцаараа байна гэж хэлтэл битгий бодлоо яриад бай. Танад хүн ирсэн юм уу? Нилийн дуу шудаа байх чинь гэж хариулдахдаа би баг айхаас өөр бодох зүйлгүй хөшөө шиг гацсан байв. Байна уу? Хөөе байна уу? Чи 0-д ороод яриач. Хүмүүс дуулаад байгаа юм уу? Чимээ шүгэ ихтэй байна. Гэж ярьж байхад би цаашаа тисэлгүй шууд тасалчихав. Толгоогоо хаашаа шөдөлгөж чадгааргүй ёрын нөлөөнд автчихсан юм шиг л таг хөлрөөстэй. Таазаргаа хэдэн минут нүдээ завчилгүй ширцсэнийг бүү мэд. Коридорын гэрэл асгаад л би сая нэг нүд нээгдэж гүнзгий амьсгаа авч сэрүүн зүуднээсээ сэрлээ. Эрүүл ухаантай болж юм бодох тэнхэлтэй болсны дараах явдал бүр аимшигтай. Үүдний маань коридорын гэрэл өөрөө асчихсан байж.
Гэрт надаас өөр хинч байхгүй. Би хүнжлөөрөө толгоогоо дарж яваад таавчга хевсэн дээрээс таамгаар тэмтэрч болж аваад хүнжилдөө орууллаа. Нэг зорилгоор гарах санаатай бэлтгэл байдалд орж дотор өмдөө углаад подволко тэмтэрч байтал ширээн дээр байсан стүүжиндээ тавх тас хийгээд унчгаа. Араас нь халуун сав тавхтай эдээгээд бүгд л пит бадгийн ээлж дараалан унаж эхэллээ. Би зоргоо чангалан ус ихтэй орчноо ажиглавал том өрөөний мань цонхаалттай ямар ч салхигүй байхад агаар дээр хөвж салхин дэвэрч эсвэл хин нэгэн араас нь агаар дээр өргөж байгаа аятаа үзэгдэж игээтэл галз урчихсангүй. Буцаад бушууга хүнжлөө хутчихтаа давхцаад хин нэг яг дээрмэн дараад хитчихсэн аль эсвэл ортой биеиг минь хүлжсэн аятаа хөшчихөө. Биеэ хөдөлгөж болохгүй айцтай дийлдчихсэн тэр үйл миний амьдралын хамгийн үнэтэй аимшигт явдал байлаа. Айсан хүн дотроо төсөөлж харсан үтснээ ургуулдаг зан юм байлээ. Хаалга түстас хийж дотроос нь хүн өшөглөж байгаа чимээж гарч зүрх байдгаараа ачаалаж минутанд 200 цохилсон гэхэд үгүйсэхгүй. Нүдээ дасаанаад мэгшиж бараг нохоо шиг гасалж уйлж байхад хэн нэгэн хүн "Хөөе, новшоо" гэхэд л зочиж бодож байснараа ухсын орчин анзааралгүй ихэр татаж гэрээсээ гарч одлоо. Азар би уцаа авч гарсан байсан. Орондоо тавч өгүүлчихсэн харин подволко өмсч амжаагүй мань буруудаж. Шууд лифтнээсээ бууж орцоор гарахад гадаа сохдох хүн чанга хашгирч ойрлж байв. Намайг хараад гайхаад л өнгөрсөн. Би байрны хажуу сааданд очиж ээж авлуугаа залгаж босноо өөлж өнжиж ярихад дуудалгүй хүрээд ирж эхлэв. Буцаж орох гэхээр яг л балгас руу эсвэл хизээш орж болохгүй газар руугаа зөглөж байгаа аятаа нэг л ивлэж өгсөнгүй. Орсон даруйдаа ээж аавын унтлахын өрөөнд ижигээд ирээд нам унтсан да. Маргааш нь харин лам залаад учир гаргавал зулын гэрлийг үйд үйд цаг бүр ухаарч асаасан байна. Хоног хураах өдөр дуусаагүй байхад сүнс нь хараагүй байж таарна. Тэгээд л элдв юм үзэгдсэн байх. Арцаар сайн утаарай. Гээд ном уншиж засал хийгээд явсан юм. Тэр өдрөөс хойш зулын гэрэлтэй ч ойртгоо байж яагаад ч юм айцтай явдаг болсон доо. Энэ явдал надад аимшигт гэхээсээ илүү сонирхолтой санагдсан юм. Манай эмээ одоо 80 гарсан настаа сайхан буурал бий. Энэ болсон явдал манай эмээгийн эмэг ихэд тохиолдсон явдал. Тэгэхээр одоогоос бараг 100 гаруй жилийн өмнөх хэрэг. Эмээгийн минь нэмийг их огт хүүхэд гаргадаггүй, гаргасан ч хүүхэнд тогтдоггүй хүн байсан юм билээ. Эхний хүүхэд нь эндээд, хоёр дахь нь төрөөд бас л удаагүй эндсэн үед гин. Тухайн үед үр хүүхэд нь тогтдоггүй, үйд нойтон сурмус дуунагдаггүй гэдэл элдв бусаар нь хэлдэг байсан гин. Хоёр дахь нь ялхуураа алдаад удаагүй хөхний сүн цээжиндээ залгиж яваад л байсан үед эмээгийн минь нэмийг их нэгэн бяцхан гөлөг тэрч яваад хөхөө амлуулчихсан юм билээ. Тухайн үед эмэг ихийнх нь эргэн тойрных нь хамаг муугаараа харааж элдв янзаар хэлэн их л адалсан гэсэн. Харин энэ явдлаас хойш хэдэн жилийн дараа эмэг их нь 2 хүүхэд гаргаж манай эмээгийн ээжийг гаргасан үед нэг их шуурга болж л дээ. Тэр үед эмэг их маань цасан шуурганаар малын гаараас гараад явж л дээ. Эмэг ихийн хадам их нь энэ хүн жирхээс өнгөрсөн малаа дагаа тосгох байх
гисээр халаглан суусан юм гэдэг. Тухайн үед зуднаар малаа дагаад гарсан л бол ер нь осгоод өөд боллоо гэдэг байсан юм шиг байна лээ. Одоогийнх шиг ирэл хайгуулч хийдэггүй. Унлаг моргүй малаагаараас гарсан эмиг их минь за ингээл дуусчтэй гэж бодож. Хөлнөөс эхлээд л мэдээ алдан зам харгууч харагдгаа байж төөрсөн юм гин. Гэтэл гэнэтгэн дээлнийх нь хормоод нэг юм тэгэлсэн гэдэг. Тэр их засан шуурганаар юу байгаагч мэдэх боломжгүй тул гайхаад л байж. Дэгсэн тэр зүйл нэг тийшээл хормоог нь татаа чиглүүлээд байж л дээ. Эмиг их минь хормоноос татсан зүйлийг дагаж явхаар нь явж зогсохоор нь зогсоод л байж. Тэгж явсаар нэг мэдсэн гэнэтгэн гэрийн хан тэврээд ирж дэгсэн явсаар байгаад илүү гэрийн гадаа хүрээд ирсэн байна гин. Арай гэж гэрээ олоод хормоогоос өхөд хартал нүдээч нээгээгүй нь ялах байхад нь хөхөө амлуулсан нохоо байсан гэдэг. Хожим нь имэмэн ярихдаа хүүхэд огтдгүй байж байгаад нохоо амлуулсан цагаас хойш тогтож гардаг болсон байх гэж ярьдаг юм. Тухайн үед лам гар хаалттай учир начрыг нь мэдэх ямар ч боломжгүй байсан гэдэг. Харин имэмэн тэгж л ярьдаг юм. Амьтны л адилхан үр шүү дээ. Би гэдэг хүн иймэрхүү зүйлүүд хардаг болоод нилээд удаж байна. Яг хэдийн хэсэдгийг мэдэхгүй юм. Зарим хүмүүст ярихаар эвгүй, эсвэл сонин санагдаад жирэх болов гэд тэр бүр яриад байж чаддаггүй л дээ. Та хэдийг ойлгох болов гэд өөр тохиол замгийн сони явдлаа хуучлаа. 3 жилийн өмнө баг байхдаа тоглодог байсан Намуна гээд охины автан таарав. Минд мэдээд хэсэг ярилцаж зогслоо. Тэдний хуучин толгоотод авга их чимэн хойд хашаанд байдаг байсан юм. Би хаяа хөдөөнөөс орж ирээд ихчинд байж байгаад буцдаг байсан. Тэр үед би 6 эмүүд олоотой л байсан байх. Хөдөөнөөс ирээд л тэдний охиндоо байнга тоглоно. Аав ээж нь өглөө ажилд явахдаа Намунаг ихчинд үлдээдэг байсан юм. Тэр их зожиг байсан болохоор надаас өөр хүүхдээ ярьдаггүй байв. Охиндоо ганц тоглодог хүү байсан болоод ч тэрөө надад их сайн байдаг байлаа. Бид хоёрыг хардаг байсан үеэл ах маань өдөр нь тэнэл явчихна. Орой харин нар жарахаас өмнө л нэг юм ирдэг байсан юм. Нэг удаа Намуна хоёлаа манад орж манай дүүтэй тоглоё гээд гэртээ дагуулад оров. Тэдний дорход дүүн бололтой нэг жаал том өрөөнд нь тоглон сууж байлаа. Би гэдэг хүн дэхэд л Намунаг дүүтэй дийг нь мэдсэн. Танад уу яагаад гадаа гардгүй юм бэ гэж намайг асуухад манад өвчтөй болохоор гадагшаа гардгүй маа гэж хэлсэн юм. Нэрэж тийм болов гэмээр дүүн огт ярьж чаддаггүй. Ганц нэг авайл гаргадаг хүүхэд байсан. Хамгийн сонин зүйл нь орой болох төхөөд ирэнгүүт л Намуна дүүгөө орон доогоороо нуугаад гардаг байсан. Бас энэхүү явдлыг хэнд ч битгий хэлээр гэдэг байлаа. Бацаан байсан болоод ч тэрөө нэг их зүйл асуухгүй бас гайхалгүй дүүг нь хамт нуулзаад гардаг байв. Орой ээжийг нь тарж ирэх хүртэл Намуна ихчинд байж байгаад явдаг байлаа. Бид хоёр тэдний доорх болгонд энэ явдал байнга л давтагддаг. Сүүлдээ ч би ихчинд очихын зөөрч Намунатай уулзах нь багасав.
2 жилийн дараа ирэхэд тэднийг нүүгээд хэдэн сар болсон байсан юм. Цаг хугацаа журсан өнгөрч энэ явдалч мартагдаж орхив. Харин сүүлд автан тараад хамгийн түрүүнд намуунагаа асуухад ах гүнзгий амьсгаа аван талигаж болсон минь хөө гэж хэлсэн юм. Буруу юм асуугаад гим хийсэн юм шиг санагдаж цааш нь намуунагийн талаарч асуусангүй. Яриагаа булзааруулан танаа хүү сайн биз дээ гэхэд чи харж байлоо? Харлгүй яах вэ? Талигаж бит хоёр өдөржин тоглож байгаад оройтой хоёрыг ирэхээс өмнө орондоогоор нуучаад гардаг байж үлээ. Одоо ч том залуу болоо байлгүй гэж хэлгээд ахуйгийн царай хувсгээл явчихв. Нүд нь харанхуулаад явчихв гэлтэй хэсэг дуугүй сууж байснаа ярьж эхлэв. Намууна сургуульд орсон жилийн осолд орсон байв. Харин дүүн хүнд өвчтөй байж байгаад 3 таадаа өөд болсон гэв. Дүүгээ нас орсны дараа талигч маань дуу цөөтэй болж үе шүн босоод сууцсан ганцаар арай сууж байдаг байсан. Шүн бүр хар дарж амандаа нэг л юмаа өглөнө. Мөн тэднийхээр хачин жигтэй явдлууч тасардгүй байж. Байдал нэг л бичсэнийг мэдэж гэртээ засал ном хийлгүйсэн ч уламд ордож арга буюу тэндээсээ нүүсэн юм гин. Харин талигчийг өөд болсноос хойш 4 жилийн дараа тэдний хүүтэй болсон гэсэн. Тэгэд одоо бодоод байхад гэрт нь дүүгийнхэн ч нэг хогшил байгаагүйг зул ассан жаста зургийг анзаараагүйдэг айхдаг. Хинтээ юутай тоглоод яваад байснаа ахуйгийн ярианаас хойш ойлгосон юм. Гэхдээ тэр үед надад бүх зүйл бодит юм шиг байсан. Энэ түүх миний танилын найзад мань тохиолдсон явдал бөгөөд дөхөсгөл нь тун харамсалтай. Түүнийг одгүй гих бөгөөд найзууд дундаа нэг тийм хар буруу зүйл ярьж хотлоо пэдэлцдэг нөхөр байсан гих. Нэг удаа тэрээр Эрдэнэ хотод байдаг нэгэн үзмч эмэгтэйнд байж байхдаа хачин жигтэй авирлаж найзуудыгаа төрүүлээд явж бай гэж хэлээд хоёулахнаа үлдсэн юмсан ч. Тэгэд оройн өнөө бүсгүйгээ архиар шахаж таслах гэж оролцсон боловч цаад цанааг нь мэдсэн эмэгтэй архир нүлээгээ дуугаад байсан бөгөөд огт цогтож муудаагүй байна. Сүүлдээ манер хүч хэрэглэн ирэмээ ажил хийж орхижээ. Гэрээс гарч явахад нь бүсгүй араас нь харт орондоо дэлцээ арчаагүй ир чамайг урт настгаж харна гэж хэлсэн гэдэг. Манер гарч ирээд найзуудтайгаа уулзахдаа муу новш намайг занал хийлж байна. Хин хүчтэй онгоц захиустайг үзэлдэ. Надаар олцсон хөөдлөхгүй. Би бол зайран бөөхөн. Гээд сүржигнэж гарч. Төд удалгүй найзууд нь анзаарах болсон нэг зүйл нь тэр ердөө бусадтайгаа зэрэгцсэн цуг 0 орхоо болчихсон гэнэ. Минийх чинийхээс хамаагүй том. Энтэр гэж их өвчгөндөг байсан залуу чон ээрсэн хон шиг л нүдний ялтааж айж имэх янз орсныг найзууд нь хоорондоо ярилцаж байсан ч тухайн үедээ тоохгүй орхисон гэдэг. Нэг өдөр нөхөр одгүй манай танилыг дуудан машинтай жимлэг ормоор байна гэсэн юм гинэ. Манер бодож салсан юмгүй яваад очтол 10 дугаар хороолын тэр хавд нууцхан байрлалтай эмнэлэг явж орчхоод их л сонин царайлж гарч ирсэн гинэ. Тэр явдлаас хойш нөгөө эмнэлгээрээ байн орох болж. Нэг өдөр бөөндөө уулж ятал манер санаа алдаж би Эрдэнэт рүү шаалт юм явжээ. Юу болвоо? Чи чинь харин манисаага бодвол адал явдалд явсан юм шүү. Шиншил уугаад л. Үгүй дээ. Тэр хүүхнээр оролцсноос хойш минийх босгооч байлаа. Сүүлдээ эдээтэй юм гадагшилж эхэлсэн. Одоо бүр шээгэд ч маш хүндрэлтэй байгаа. Имлэгт үзүүлсэн боловч ямар нэг онш гарсангүй. Мөн новш намайг хараасан байгаас айлахгүй гэж халгалжээ. Төд удалгүй нэгэн бөөдөр очиж үзүүлэхэд чи нүглээ төвчж дийсэнгүй юу?
Буруу лимээрээ оролдож тэ. Наадах чинь өвчин бис зовлон. Давчхандаа үүлийн өр. Энийг хариулах аргагүй гэж хэлсэн юм гэдэг. Түүнээс хойш тэр залуугийн ганцхан өнөө газараас нь биш, бүхэл бүтэн биеэр нь том том устай зүйлс туурж идээ гоожиж эхэлсэн гэдэг. Хамгийн том нүхэн нүүрэн дээр нь бараг жигчийн хуруу яваад орчихмоор том гэж хэлж байсан юм. Яванда бүр арьс нь хууршиж хатаж эхэлжээ. Эцсийн замд явхаас өмнө хүн хамаг биеийг хатаж хорчоогод арьс нөмөрс ясгэлтэй болчихсон байсан. Өөд болчихлоо гих сургаар гертэн бөөндөө явж очтол өгсөн хүний нүднээс нулимс туслаж байсан гэж ярьдаг юм. Эцэст нь гэж хэлэхэд алдын хүч гэдэг бол оргүй хоосон зүйл биш. Үүлийн үр хүнд заавал ирдэг. Дор хүслээ дарж дийлэхгүй бол дур хүсэл чинь чамайг дарж дийлдэг гэсэн үгээр төгсгөө. Манай найз бариачаар ангаахыг төгсөөд Орос руу ажилд орон тэнд 3-4 жил болоод ирсэн юм. Би харин ирснийхэн дараа сонирхож тэнд яасан юм хүм харсан үгүй лам руу норчих гэж байгаад хэдий юм яривсан юм. Нэлийн хар дурсамж учраас ярихгүй гих хичээж ярьж үлээ. Анх Оросд очиход нь бүх бариач нарыг тус-тусад нь өрөөнд байлгадаг байж. Тэгээд ажилдаа орохдоо байрныхаа нэг давхар руу бууж ажиллаа хийдэг байсан байгаа. Удалгүй эмч нарт зориулсан орон сууц баригдаж дуусан мань хүн тусдаа 2 өрөө байранд ороод л жоохон баяр хөөртэй байж л дээ. Бариач учраас барьж байгаа хүний өвчин зовлон энерги шалтгаалж ядарна, сулдана, хаяа бүр өхөд өгмөрч санагддаг байсан гэсэн. Эхэндээ хамт ажилладаг хүмүүс нь сүнсэн даруулсан тухайга хэвнийг ярин ёо хоолыг нь бэлдээгүй өрч нь алуулах шахлаа. Гэх мэтээр тоглоом нь мэддэхгүй шоглоом нь мэддэхгүй ярилцаад өнгөрдөг байсан гин. Мань хүнч нээх тоохгүй. За тоглож байгаа илгүү дээ. Гээд л өнгөрөөдөг байж. Гэтэл нэг өдөр ажил дээр нэг зэвхий царайтай, нэг харахаар залуу хүүхэн юм шиг, нэг харахаар хөгшин эмгэн юм шиг тийм сонир хүүхэн орж ирээд бариулах болсон гин. Манай найз ч буруу хараа биз гэж бодоод эмчилгээндээ орлоо. Гар нь айхтар өрчгөр хэрнээ, нүүр нь гарандаа таархааргүй гүйлгэр. Би энэ хөгшин эмгэнийх шиг боловч гарахад яг л залуу бүсгүй байж л дээ. Өөрийгөө өмрөөд байна уу гэж бодоод хэсэг байж байтал нөгөө эмэгтэй баярлаа гэснээ тастаас хөхрөөд үсээ шидээд л гарч одож. Тэр хэсэг хугацаа яг л зүү зэрэглээ мэт санагдавч цаг их удаа өнгөрсөн бөгөөд орой болж байгааг анзаарсан тэрээр за харидаагээд амрах байрандаа очижээ. Гэртээ арингуудаа шууд тэрийж унаад айхтар ядарсан санагдаад унтаад өгөө. Шүн гинэт яг яагаад юунаас болсноо мэдэхгүй босоо суужчихсан чарлаж байхдаа сэрсэн гин. Нүдээ тасанчсан байдгаар ойролж байхдаа ухаан ороод гинэт нүдээ нэхэд яг урд нь таацсан дээрээс нэг эмэгтэй дүүжилчихсэн харагдаж. Хараад нүдэндээ ч итгээгүй гэсэн. Өдрийн харсан эмэгтэй тааснаас нь өөрийгөө боомлсон янзтай савлаж байхыг хараад гар хурдаараа гэрээсээ гарч гүгээд үүр цайдал гэртээ орж чадалгүй кампустай байж. Тэгээд мань хүн шууд ажил руугаа явсан байгаа юм. Одоо л нөгөө хамт ажилладаг хүмүүсийн яриаг ойлгох шиг болоо сууж байтал аль хэдийн өнөө хитэн анзаарчихсан. За, манай чи харсан байна. Бүр гөлөрчгөж хоол бэлдээ өгөх шүү. Дэвхгүй бол тайван байхгүй шүү. Ийсэн чихээр ус бэлдэж тавь. Тэгээл нам. Ахиж үзэгддэггүй юм. Гээд зөвлөгөө өгсөн боловч мань хүнд хачин санагдаад нэг тоогоогүй өнгөрөөж. За муухай хард арсан байв үсттэй. Юу л байвч. Өдөр эвгүй санагдаад байсан. Шөнийн тэрийгээ зүудэлсэн байгааз. Жөтгөр байсан бол эхнээсээ л харах байсан. Лайла. Гэж бодоод өрөөндөө ороод унтсан байгаа. Шүн дунд хүн амандаа дуу айлаад байгаа бололтой
Найзын маань сонор ажиллаж эхлэв. Хар шөнө хэн дуулаад байдаг байна гэж бодоод хэвдэж байтал өнөөдөр нь яг өөрийнх нь урдаас амьсгалж халуун амьсгаа нүүрэнд нь мэдрэгдээд ирж. Юу лээ? Хэн блэ? Гээд босох гэтэл босож чадахгүй. Хөдөлж чадахгүй нүдэ нээтэл тас буурал үстэй эмгэн хажууд нь инээж гисэн аимшигын цэв хүүдэн гараараа үсийг нь хоошоо самнаж амандаа аяйлаад хэвдэж байсан гэнэ. Хурууных нь умс нь маш урт. Бүр самнах тоолонд хумс нь гуйхан шигдэж байгаа мэт мэдрэгдэж байсан байгаа. Мань хүн яаж ч хичээгээд хөдөлж чадахгүй нүдэн л хоёр тишээ гүйж бүр нулимс нь урсаад болоод өгөөч гэж түмэнтэй залбираад байдаггүй. Аяндаа нүдэн анилдаад яг л зүрхэн зогсож байгаа мэт хамаг биеийн сулраад бүн гүнзгий харанхуй дунаж байх үедээ гинэт ойрлоод сэрсэн байгаа. Сэрэд хартал үүр цайж бүх юм намгүн байжээ. Тэр үед л мань хүн үнэхээр буужигсан гинэ. Харихаа бодоод гэртээ орж чадахгүй гадаа шүн болтол суудаг байж. Дайны үед олзлогдсон цэргүүдээ хордог байсан газраа нурааж дээр нь имлэг бариад дараа нь тэр имлэгээ дахин нураагаад бариач эмч нарын байр барьсан байгаа юм. Мань хүн харсан үзнэ ажлынхандаа ярихаар тоож байгаа хүн алгаас гадна хоол бэлдэж өгөөд тэгээд удахгүй дасандаа дүүмэн гэж хэлдэг байж. Манай найз бүр аргагүй дэж давс сахар ус бэлдээд хоноод үтсэн байгаа юм. Гэтэл харин нам унтаж. Тэгээд надад ярихдаа найз нэг хоол бэлддэг ажилтаа болсон доо. Бүр хэцүү юм байлээ. Иннээс илүү зөндөө юм утсан. Гэхдээ н хамгийн дод санагддаг юм. Сүүлдээ ч би тоогоо байсан даа гэж ярьж байсан юм. Ирээн Бээжийн зочид буудал сүнс гарсан даруулсан гэх яриануудыг их сонсож байлаа. Би өөрөө өмнө нь яг тулс сүнс гарч айж байгаагүй. 2019 оны 8 сард Индонез улсаар зохион байгуулагдсан тэмцээнд улсаа төлөөлөн баг хамт олноороо зорин оролцоод буцахдаа Индонез, Хонконг, Бээжин чиглэлээр онгоцноос шөнийн 3 цагт буулаа. Тухайн үед маш их ядарсан байлаа. 2 охин, 4 залуу. Онгоцны буудлаас машинтай ирээд авах зочид буудал уцаар хайлаа. Ойролцоох зочид буудлууд маш үнэтэй байсан тул хамгийн хямд гэсэн буудал руу залгатал өвөр Монгол хүн утас авч наашин машин явуулж авав. Удалгүй биднийг 2 машин ирж авч 4 цаг хавцаа буудалтай очлоо. Буудлын эзэн өвөр Монгол авгаа биднийг хүлээн авч биднэр зургуулаа учир 3 орто 2 өрөөнд орохоор болов. Манай 3 залуу 5 давхрын өрөөнд орж би 2 охинтойгоо 3 давхрын захын 303 дугаар өрөө рүү орохоор болов. Тухайн үедээ 303 гэдэг тоог нь анзаараагүй. Чимдан цонхнуудыг өрөөндөө оруулж тавьчихад 2 охиноо зэрэгцээ 2 орон дээр харин би өөрөө тусдаа өөдөөс нь гарсан өрөөнд унтахаар болов. Өрөөндөө ороод үзтэл орны хөлн дээр хаалган онгорхой маш хууж муухай ашгаа байлаа. Юм бодсончгүй. Хөлөөрөө өшөглөөд хаалгыг нь хаах гэтэл хаагдахгүй байв. 5 давхар руу бусад залуучууд дээр очиод ирэй гэж хэлжгээд нөгөө хэд дээрээ орж маадарч сууж байгаа 4 өнгөрч байсан байх. Унтахаар болцоогоод би буцаад 303 руугаа буулаа. Яваад ортол манай багийн 2 охин нам унтчихж. Би ч өрөөндөө ороод онгорхой ашгоп муухай харагдаад байхаар нь чимдамаараа тэглүүлж хааж тавьчихад орондоо орлоо. Нэг л хүйт дагаад чихүүц дөрөөд эхлэхээр нь гэрэлнүүдээ унтраалгүй орондоо оров. Миний нойр өрөхгүй уцаа жоохон оролдож байтал
Нөгөө өрөөнөөс хоёр охин маань шивнэлдэд юм яриад байх шиг. Тэгэд унтаагүй байгаа юм байна да гэж бодон утсаа тавиад дээш таац руугаа харан хэвтлээ. Хүн зүүдэндээ сүнсэн даруулгахдаа хөдөлж чадахгүй, орилж чадахгүй, хүн хажууд байвч дуудаж чадахгүй маш хэцүү байдалд ордог доо. Тэрхүү хугацаанд би нүдээ огт анаагүй байхад хальт зүрмэлэх шиг болоод бие дээр маань дарах шиг болж зочоод хаалга руугаа хартал. Уртхаар үсэн нүнжсэн, царин сайн мэддэггүй хар хөхөнгийн аимшигын царайтай юм хаалгаар шагаагаа зогсож байлаа. Би зог тусаад нүдээ салахгүй ширтэж байтал нүдэн дээр байхгүй болов. Хамгийн гол нь өрөөнүүдийн бүх гэрэл асаалттай байсан гэд бод. Хамгийн түрүүнд хурдан гарч бусад дээрээ очил гэж бодлоо. Нөгөө хоёр охинооч бодсонгүй. Гялс хуцаа өмсөд өрөөний хаалгаар гартал манаа нэг эмэгтэй найз байдгаар айжчихсан хүнжлөө нүрээрээ талгуйчихсан хэвдэж байв. Би яасан бэ гэж асуутал унтуулахгүй хоолой багаад байна гэд хоолоогоо чичиргэн хэллээ. Би ч хурдан бос гялс гарыг гэд нөгөө унтаж байсан эмэгтэй найзаа докторт сэрээгээд хоёр охиноо эхлээд гаргаж байгаад хувцас цүнх савыг нь аваад араас нь би гарлаа. 5 давхар руу гарч бусад дээр очин босын явлыг хэлтэл идэхгүй шоолоод байв. Тэгэхэр нэг эрэгтэй найзтайгаа 303 руу буцаад орлоо. Гэтэл буудлын өрөөний 3 цонхны хоёрыг тоосгоор битүүмжилсэн байв. Тэгээд дараа нь сонсохны манай унтаж байсан эмэгтэй найз бас миний зүйтэнд нэг эмэгтэй хүн орлоод байсан гэж хэлв. 2 хоног төлөвлөгөөтэй байсан тул буудлын эзэн өвөр Монгол авгаа дээр очиод ихчээ 303 өрөөнд сүнс гарлаа гэж хэлдэг биш гэд олон шалтгаан хэлээд өрөөгөө солиулъя гэж гуугаад бараагүй. Тэгээд 2 хоног сүнстэй 3 ортой өрөөнд мөнгийг нь төлөөд хоосон байлгасан да. Надад бол элдвийн тэрнээс хойш тохиолдоогүй. Нөгөө эмэгтэй найз маань унтахаараа л нөгөөх нь орж ирээд хэд хоног хэцүү байсан байх. Дараа нь өөрөө шиндүүн цочид буудлыг судлаад олигтой мэдээлэл олж авч чадаагүй. Монголчууд л дандаа ордог буудал байна лээ.